Дорны тэнгэрээс мандаж байгаа энэ алтрах нарны шижирдэх туяа. Модод хамар соёлзын мөнгөн оргил дээр тусаж нөөмөрөг халах голын мэрэлц хурсгалаар өөрийн мөнгөн давалгаагаар Менингийн удам талаар хурдсарж Монгол их орны өглөө үргэлжилдэг. Манай бахархал дамтан бол буган хандгаа. Манай нутгийн яад буган хандгаа гэж нэрлэдэг вэ гэвэл эвэр нь бугах шиг бөөрөнхий хэлбэртэй Монгол орны хамгийн том хөхтэй амьт юм. Күглэр лагс том биеттэй биетэйгээ адилхан хинэггүй. Аюулыг заавал таньж байж хөдөлдөг ийм амьтан байгаа. Одоо халуун ингээд явхад л зогсоолн дараа л тэгээд ийм тодорхой тавааран зөвхөн бичлэг тохируулаад авчихсан бичлэгээ хийгээ явчихдаг. Манай орны одоо нэн ховор улаан номонд орсон голын халуу бол одоо бид бүхний хувьд бол хамгийн өхөөрдөм амьтан. Манай энэ нөмргийн голд амьдардаг. Бид бүхэн одоо ажлын явцдаа энэ автомат камераар дүрс бичлэгийг буулгаж одоо ажиглагдах үедээ одоо гол дээр одоо ингэж хүмүүсэн дээр одоо гулгсан өөр хоорондоо хөөцөлдсөн байдалтай ажиглагддаг. Их тийм гэр бүлсэг тийм найрсаг харилцаатай ийм амьтан байгаа. Ихэнх цагаа ер нь нөхөнд болон одоо модны үндэсний хөндийд тийм нуугдмал байдалтай өнгөрөөдөг. За тэгээ бид бүхний одоо хайрлан хамгаалдаг гол амьтдын нэг маань бол одоо яалч байхгүй нэг голын халуу юм байгаамаа. Зүүн Аз, Австралийн нүүдлийн шууд Монголын зүүн хязгаарыг дайран өнгөрдөг. Энэ дотор нэн ховор болох алаг тугаруу сүүлийн хэдэн жил нөмөргийн дахин газарт нутагшиж байна. Аз ТV-ийн бэлэг тэмдэг болсон алаг тугаруу аз жаргал, урт наслах мөнж харийн бэлэг тэмдэг юм аа. Алаг тугаруу тугаруунууд дотроос биеэр өндөр, нуруунд дэвгэр алаг тэмдэгтэй ийм сайхан шуу байна. За би нөмөргийн дахин заад газрын хамгаалтын захиргаанд ажиллаад 12 жил болж байна. За энэ хугацаанд бол юу шиг үүсэх вэ? Байгаль цаг уурын одоо онцлог хүчин зүйл бол маш их байдаг. Зэрлэг ан амьтандаа тулгарах мөн өвлийн цагт бол одоо цасцууд ихтэй, мөрний чэйжээр татсан цастаа, зуны цагт намаг шавар ихтэй иймэрхүү хүчин зүйлүүд бол их байдаг. Мөр маань одоо миний 2 дахь нөхөр. Одоо өвлийн хүүтэн зуны намаг шавар 7-оос 10 хоногийн хугацаанд бол дүүр гүйцэтгээд морноосоо салахгүй явна шүү дээ. Сүрэг чон одоо тэгэл бамбууштай баавган дээр одоо тулж орох жишээний одоо тэгэл хөөгдөх, зүхтаах одоо амиа хамгаалах зэрэг одоо зүйлүүд их гардаг. Хамгаалах хэрэгсэл одоо бууж идэм байхгүй учраас тэгээд юм уу морныхоо хүчээр л одоо зүхтааж одоо амьд гардаг. Үнэрлэх юм уу соотоогоо харна тэгэл би амьтнаа харна хоёулаа тэгэл тойр зүхтаах юм уу тэгэл чиглэлээ бууруулах гэдэг иймэрхүү зүйлс бол их тохиолддог. Энэ сайхан онгон дагшин байгалыг үр хойжтой өвдөнлөн үлдээх одоо эрхэм зорилго бол миний үүрэг юм аа. Халахын голын дайн бол дэлхийн 2 дугаар дайны эхлэл байлаа. Хэрвээ халах голын дайнд зөвлөлт Монголын айрам ялаагүйсэн бол Монгол улсын тусгаар тогтнол нөөдрийн та бидний энэ сайхан амьдралын хувь заяа ямар байх вэ гэдгийг л хүн бүгд санаж мэдэж байх ёстой.